Өтгөн сар л утаа Бээжингийн тэнгэрийг нөмөрч агаарын бохирдол 1 куб метрт 634 микрограммын өндөрт хүрч Бээжинд амьсгал богдом нөхцөл байдал үүсэж байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдлын дээд хэмжээг 1 куб метрт 25 микрограмм гэж тогтоосон байдаг. Гэсэн ч Бээжингийн агаарын бохирдол энэ хэмжээнээс холд авчээ. Тиймээс Бээжингийн эрх баригчид агаарыг бохирдуулахад нөлөөлж буй 2100 гаруй үйлдвэрийн хаалгыг барихыг тушааж иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Түүнчлэн Бээжингийн сургуулиуд төр хугацаагаар хаалга барьжээ. Мөн Бээжин Шанхайн 30 гаруй нислэгийг цуцлсан байна. Энэ арга хэмжээг авсны маргааш Бээжингийн тэнгэр цэлмэж эхэллээ. Хятад улсын дарга Си Цзиньпин эдгээр өдрүүдэд Парис хотод үргэлжилж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нүүбийн хуралдад оролцож байна. Тэрбээр даваа гарагт үг хэлэхдээ 2030 он гэхэд Хятад улсын нүүрс төрөгчийн ялгарлтыг бууруулах амлалт өгсөн юм а.